За 25% цэс агуулсан 78 кг төмрийн хальш дээр хэдэн килограмм төмөр нэмбэл 16% цэс агуулсан хальш үүсэх вэ гэсэн үг. За эхлээд эндээс 78 кг хальшны яг хэдэн килограмм нь цэс байх вэ гэдгийг бодохын тулд $78 кг 100% гэж үзээд 25% нь хэд байх вэ гэдэг л. За мэдээж пропорцийн чинаасаар x гэдэг бол 25-ыг 78-аар хүчлээд 100 байх хэрэгтэй. За энэ бол 78 кг хайшин дагуулж байгаа цэсийн хэмжээ. За одоо хэдэн килограмм төмөр нэмбэл 16% цэс агуулсан хайш үүсэх вэ? Тэгэхээр y хэмжээний төмөр нэмсэн гэж үзье. Тэгвэл нийт хайшин хэмжээ y дээр нэмэх нь 78 байна. Энийг 100% гэж үзье. Цэсийн хэмжээ бол өөрчлөгдөхгүй. Тэрний 39 байгаа. Харин хувь нь буураад 16 байна. За эндээс мөн адилханаар бодох юм бол y дээр нэмэх нь 78 гэдэг бол энэ хоёрын өрчрийг 16 тугаана гэсэн үг. Ийм болно. Эндээс y-гээ олвол ингэж